Аливаа улс орны эрхэм баялаг бол хүүхэд залуус. Тийм ч учраас тэдний ирээдүйн төлөө гаргаж байгаа томчуудын шийдвэр ямар байхаас улс орны ирээдүйн хувь заяа тодорхойлогдож байдаг зүй тогтолтой. Өнөөдрийн Монгол улсын нийгмийн эдийн засгийн чиг хандлагыг ажиглахад хүүхэд залуусынхаа хөгжилөд аривтай үлдэцтэй хөрөнгө оруулалт хийхээс алгуурлаж байгаа нь ирээдүйн хөгжил дэвшилд хүрэхэд олон саатыг дагуулж мэдэх юм. Үүнчлэн хөгжил дэвшлийг тодорхойлох чухал үзүүлэлт бол бүтээмжийн өсөлт бөгөөд бүтээмж нь тухайн орны иргэдийн шинийг санаачлах, бүтээх хүсэл эрмэлзэл чадвартай шууд холбоотой. Тийм ч учраас дэлхийн олон улс орон ирээдүйн иргэдийнхээ бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарч тэднийг дэмжсэн бодлогыг баримталж эрдэмтэд болон инженерүүдийнхээ мэдлэг оюун тулгуурлан нийгмийнхээ баялагийг бүтээж байна. Ийхүү аливаа улс орны хөгжил дэвшлийн түүчийг эрдэмтэд инженерүүд нь л хөтлөн авч явдаг нийтлэг жишгийн дагуу бид улс орныхоо манлайлагч бүтээн байгуулагч нь байх шилдэг иргэдээ одооноос хөгжүүлэн төлөвшүүлэх нь чухал юм. Энэ ажлын эхлэл болгож хүүхэд залууст зохион бүтээх сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь аливаада бүтээлчээр шин саргагоор ханддаг бүтээмж өндөртэй иргэн болон төлөвшөлт нь хувь нэмрээ оруулна гэдэгт итгэн залуу зохион бүтээгч олон улсын уралдаанд нэвтрүүлэхийг 3 дахь удаага зохион байгуулж байгаа юм. Ирээдүйн хүчирхэг, бүтээгч, үйлдвэрлэгч, шинэ Монголын эзэд нь өнөөдрийн хүүхэд залуус та нар учраас манай нэвтрүүлгээр дамжуулан ирээдүгөө бүтээх боломжийг бид бүхэн олгож байна. Залуу зохион бүтээгчдэд санаа өгч үлгэр дуурай болгох үүднээс уран бүтээлчид бид очисон газар бүрийнхээ бүтээлч, шинийг санаачлагч иргэд байгууллагыг сурвалжилдаг уламжлалтай. Энэ удаад Орхон аймгийн төдийгүй монголчуудын бахархал болсон эрдмийн үйлдвэрийг бид зарлаа. Бахархал гэж хэлж байгаагийн учир нь энэ үйлдвэр түүхий эдийг шууд гадагш экспортлдоггүй бөгөөд түүнийг нэмэн өртөх шингэсэн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээл дээр борлуулж байгаа юм. Өөрсдөө хийж бүтээснээр ямар амжилтанд хүрч мэдлэгээ үйлдвэрлэл болгосноор улс орны эдийн засагт ямар үр өгөөж өгч болохын нэгэн жишээг бид эндээс олж үзэх болно. Эхлээд бүгдээрээ зэс гэж юу болох тухай багахан мэдлэгтэй болцгоё. Зэсийн хим физикийн шин чанар нь түүнийг гэр ахуйн үйлдвэрлэлийн шин технологид ашиглахад гайхалтай зохицдог өрмөц металл. Зэвэрлэлтийг эсэргүүцэх өндөр чадвартай уян хатан энэ металл бас цахилгаан болон дулаан дамжуулагч. Тиймдээ ч зэсийг харилцаах холбоо ус болон хий дамжуулах зэрэгт ашигладаг. Оёл чимэглэл, ангаахын шинжлэх ухаан, амьтан судлал, техник технологийн салбар гээд зэсийг ашиглах салбар мундахгүй их. Түүнээс гадна зэс маш сайн бордоо олдог тул газар тариаланд ч мөн өргөнөөр ашигладаг. Ингээд бодохоор зэс гихчийн гайхалтай баялгаа бид мэдлэг шингээж, эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал өнөө бидний яриад байдаг өндөр хөгжилд хүрэх бас нэгэн шат болох юм. Сайн байна уу та? Би тантай уцаар холбогдсон. Залуу зохион бүтээгч Мөнхбаатар байна. Сайн явж гинөө. За сайн. Танайхыг зориод ирсэн тэгээд өнөөдөр нэвтрүүлгээрээ дамжуулаад үзэгчдэд мэдээлэл хүргэнэ. Танад бас их сонирхолтой мэдлэгийг одоо баялаг болгосон үйлдвэр байдаг гэж сонсоод зориод ирлээ л дээ. Тэгээ би ч гэсэндээ хамт олонныхоо өмнөөс таныг хүлцэн ирсэнд их баярлж байна. Тэгээд манай үйлдвэрийг үзсэн сонирхцгаая. Тэгээд хүмүүс хүүхдүүд ч гэсэн их сонирхолтой болов гэж найдаж байна. За тэгвэл үйлдвэрээ танилцуулъя. Залуу зохион бүтээгчтэй анхаарлаа илгэсэнд хандуулаарай. Одоо та бүхэнд мэдлэгтэн тусал нэмэх шинэ үйлдвэртэй та бүхнийг танилцуулнаа. Үзэгч таны харж байгаа энэ овоолго бол Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хөдрийн овоолго. Өөрөөр хэлбэл шаардлага хангахгүй улмаас хаягдл болсон зүйл гэж хэлж болно. Үүнийг эрдмийн үйлдвэрийнхэн өндөр технологиор уусган авч ашиглан дэлхийд чанараараа гайхагдсан зэс хавтан утас үйлдвэрлэж байна. Зэс одоо гаргаж авах, зэс утас гаргаж авах, катодын зэс гаргаж авах тэр бүх мэдлэгийг хүргэх зүйтэй байх. Тэгэхээр эхлэх процесс бол уусгалтын процесс гэж ойлгоод байгаа. Би бол одоо үл мэдгч гэл энд ангаагаал таны амыг харуулж байгаа юм шүү дээ. Тэгэхээр манай эрдмийн үйлдвэрийн катодын зэс үйлдвэрлэх технологи бол гидрометалл ургийн аргаар үйлдвэрлэдэг. Энэ бол байгаль орчинд бол нэгдүгээр 100% ээлтэй өртөг багшин гэдэг тийм дэвшилттэй технологи л доо. Шинэ технологи.
Тэгээ манай үйлдвэрийн одоо хамгийн уусгалтын катод үйлдвэр технологи бол үндсэн 3 хэсгээс тогтдог. Одоо бидний байгаа энэ хэсэг болохоор яг уусгалтын хэсэг гэж нэрлэж байгаа. Хамгийн гол хэсэг. Өөрөөр хэлбэл нөгөө хүдрээс чинь зэсийг уусгаж авах уусамд байдал шилжүүлэх процесс бол энэ дээр явагддаг. Энэ жишээлбэл энд харагдж байгаа энэ оолгын гадаргуу дээр нэг дунджаар нэг 2 г/л хөхрөөслөө агуулмжтай уусамдаар ингээд уусгалтын процесс явагддаг. Тараагаад бороожуулах маягаар. Тэнгүүд уусамд одоо дотроо уурсна гэсэн үг. Би ойлгохгүй байна л да. Тэгэхээр нөгөө уусамд чинь энэ хүдрийн биетээр ингээд тараас уусамд хүдрийн биетээр ингээд нэвчээд өнгөрөхдөө энэ хүдрээс чинь зэсийн эрдэсээс зэсийг уусгаад авчдаг. Судал бий болж гэсэн үг шүү дээ. Үгүй тэр энэ уусгалтын процесс юм. Хүдрээс чулуунаас усны тусламжтайгаар зэсийг уусгаж авах процессын дээр явагддаг. Тэгээд бол дунджаар нэг ойролцоогоор 2 г/л орчим зэсийн агуулмжтай уусамд гараад одоо энэ цөөрөм рүү ордог юм. Энэ цөөрөм бол нэг ойролцоогоор нэг 44,000 м3 уусамлын багтаамжтай цөөрөм байгаа. Тэгээ энэ цөөрөм рүү ороод үйлдвэрийн дараагийн хэсэг рүү одоо явдаг. Уусгай хандлтын хэсэг рүү. Уусгай хандлтын хэсгээс дараа электролизис гэсэн маягаар ингээд технологи маань үргэлжилдэг. Тэгээ өөрөөр хэлбэл энд байгаа зэстэй уусамл чинь дараагийн хэсгээ дамжаад өнгөрөхдөө зэсээ алдчихад эргүүлээд өхрөө өсөлттэй болсныхаа дараа носоосны тусламжтайгаар цагт 270 м3 уусамлыг одоо энэ оолгоор шахдаг. Тэгээ энэ оолго дээр гарахаар болохоор энэ салаалсан энэ турбаануудтай тэр турбаануудаар ингээ бороожуулалт явагдаад тэгээ хөдөрлөг шингэх маягтай ийм аргаар явагддаг. За эндээс цаашлаад бид нэр дараачийн очих газар бол уусгай хандлтын хэсэг. Уусгай хандлтын хэсэг рүү очиж бидэнд бас шинэ технологиг танилцуулаач. За явцгаая. За тэгье. Энэ үйлдвэрт газар дуулахын утас зарим нэг хүчний кабелийг оруулаад 40 төрлийн цахилгааны дамжуулах утас үйлдвэрлэдэг гэнэ. Гэхдээ үйлдвэрлэсэн катодын зэсийнхээ дөнгөж 5% кабелийн утас үйлдвэрлэж байгаа юм байна. Мэдлэг шингэсэн үндэсний үйлдвэрлэлээ бид ингэж л дэмжиж байгаа нь хөгжилд хүрэх гэсэн алсын бодлого биш. Хий хоосон мөрөөдөл яриад сууж байгаатай холбоотой. Та бид хоёрын саяны ирсэн одоо овоолгоос хичнээн дамжлага дамжиж энд ирээд одоо катодын зэс бэлэн бүтээгдэхүүн болж гарч байна вэ? Энд товчхонд нь тайлбарлах юм бол эхлээд чулуун дотор байсан зэсийг уусамд байдал шилжүүлээд дараа нь уусгай хандлтын буюу одоо органик шилжүүлээд гуравт нь электролизийн буюу одоо цахилгааны тусламжтайгаар энэ катодын зэс үйлдвэрлэсэн. Нэг хасцсан гэдэг. Тэгэл ийм 3 шат дамжлагыг дамжаад эцсийн бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэгдсэн байна да. Тэгэхээр энэ бол нөгөө Лондонгийн металлын биржийн Аз зэрэглэлийн зэс буюу 99,999% цэвэршилтэй тийм зэс байна. Манай хувьд бол өдөртөө нэг 8-аас 10 тонн орчим ийм катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. Цэвэр зэстэй хамгийн гол нь. Цэвэр зэс. Одоо нөгөө зах зээлийн зэсийн үнд хэдэн доллар байна гэж ярьдаг шүү дээ. Тэр бол одоо энэ яг энэ катодын зэсний үнэ байна. Би бас нэг зүйлийг сайн ойлгож өгөхгүй байна л да. Одоо уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр маань бол бас адилхан гаргаж байгаа шүү дээ, тийм. Яагаад одоо эцсийн бүтээгдэхүүн бас ингэж одоо танах шиг кабель тийм үү гарахгүй байгааг бас үзэгчдэд тайлбарлаж өгөх гэж. Тэгэхээр манай үйлдвэрийн технологи дэвшилтэд сүүл үеийн технологи гэсэн үг. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрж байгаа технологи бол баяжуулах үйлдвэр. Өөрөөр хэлбэл бол эцсийн бүтээгдэхүүн бол одоо хайлуулах үйлдвэрлэлийн түүхийд болцсон 25-27% зэсийн агуулмжтай тийм баяжмал гаргаж байгаагаар өөр манай онцлог бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар бол ялгаатай байгаа л да. Эрдэнэт үйлдвэрийнхээс. Бид нэр ямар нэг байдлаар газар шороог ухаад орд газрыг ухаад олборлоод байгаа зүйл байхгүй. Эрдэнэт үйлдвэрээс гаргаж байгаа балансын бус өдрийг тодорхой талбайд дотор оолго байгуулаад балансын бус гэдэг чинь одоо нэгсэндээ хаягдл гэсэн үг үү? Хаягдл. Бага агуулгатай хаягдл хөдөлгөх гэсэн үг тийм. Шууд одоо технологи, өндөр технологи, хүний мэдлэг шингэсэн тийм үйл ажиллагааны тусламжтайгаар бид нэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна да. Тэгээ бидний үйлдвэрлэж байгаа энэ бүтээгдэхүүн бол яг манай эрдэнэт үйлдвэрийн хувьд бол эцсийн бүтээгдэхүүн биш, хагас улсуулсан бүтээгдэхүүн болж байгаа. Дараагийн дамжлага бол шууд хэрэглэгчийн гарт хүрэх зэс утас, кабель утаснд байх бол. Хаягдл шороо инхүү дэлхийн зах зээл дээр эрэлтэхтэй өндөр чанартай бүтээгдэхүүн болох явц бидний анхаарлыг улам бүр татсаар мэдлэг шингээж баялаг болохдоо ямар ч цаг үед үн цэнтэй бүтээгдэхүүн болдгийг энэ аялал бидэнд улам бүр мэдрүүлж байлаа. Одоо энэ катод дээр хас цэнэг дээр одоо ирж наалцсан зэсүүд маань дамжлагаар бол энд хүрж ирэх үү? Процесс нь бол краанаар 12 шиг катодтой зэсийг те авчираад энэ машин дээр тавина. Энэ машин дээр тавиад энэ төмрөөр одоо ингээд оргиохоор нөгөө катод чинь өөрөө уян хатан болохоор ингээд зэс нь хоёр талаас салцдаг. Тэгээд одоо энэ роликэн дээгүүр гүйлгээл
хуулсан жисэн энэ дээр ингээ хураадаг. Ер нь жаазтай зургийг л одоо зургийн унгааж байгаа шиг л унгаана гэж хар ухаанаар ярих юм бол ойлгох юм шүү дээ. Тэгэхээр энэ нэг ийм ширхэг катодын цус бол ойролцоогоор 40-50 г жинтэй болдог. Нийтдээ хэд болох вэ? Хэдэн ширхгийг бид нар багцлах уу? Ойролцоогоор нэг 50 ширхгийг багцлаад 2 тонн жинтэй болгоод тэгээд гаргадаг. Нэг юм дөрвөлжин жил 2 тонн жинтэй бол таах юм. 2 тонн жинтэй болно тий. Тэгээд нөгөө нэг Лондонгийн металлын бирж Аз зэрэглэлийн цэс буюу катодын цэс болгоод тэгээд гаргадаг. Катодын цэвэр цэс гэхээр сорьцсон 999 гэх үү? 99,999 59 буюу 99,999. За. Тий. Хамгийн одоо гол үндэс нь одоо технологитой байна уу эсвэл баяжуулахтай учрыг тайлбарж ижиг гэж. Хоёр шалтгаантай. Нэгдүгüүрт нь манай технологи бол хамгийн сүүлийн дамжлага бол электролизийн процесс явагдаж байгаа тийм ээ. Электролизийн процесс гэдэг бол уусамлаас цахилгааны тусламжтайгаар зөвхөн зэсийн ионыг катод дээр суулгах процесс явагддаг. Энэ бол шууд технологийн нэг хүчин зүйл. Нөгөө хүчин зүйл нь болохоор бидний нөгөө уусын хандлтын хэсэг гэдэг байна шүү дээ. Уусын хандлтын хэсэг дээр дээд оолоос ирж байгаа уусамлаас зөвхөн зэсийн ионыг л сонгож хандладаг. Бусдыг нь бол авахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө нэг хамгийн эцсийн шатнд электролизээс рүү орж байгаа электролитийн уусмал дотор чинь зөвхөн жисээс бүрдсэн уусмал байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ манайх бол нийтдээ 19 зэрэг электролизийн баантай. Тэгээд нэг баанаас бол ойролцоогоор нэг 2.5 орчим тонн гаргадаг. Тэгээд нэг өдөртөө нь бол нэг 3-аас 4 баан хураана. Өнөөдөр хураасан 4 бааныг бол 7 хоногийн дараа хураах маягтай ингээд байнгын юм 19 баан ээжлээд явна. Үйлдвэрлэлийн хяналтын хэсэгт катодын урсгал болон савны төвшингийн үзүүлэлтүүдийг хяндаг байна. Өөрөөр хэлбэл катод дээр зис хэр сууж байна, зис хавтан хэр зузаан болж байна гэдгийг энэ хэсгээс хяндаг. Рүзий Одрахаа өнөөдөр хоёулаа манай залуу зохион бүтээгч нэвтрүүлгээр үзэгчдэд мэдлэгийг хүргэнэ. За ямар мэдлэг вэ гэхээр за зис одоо овоолгоос хэрхэн гасаар байгаад энд эцсийн бүтээгдэхүүн болж байна гэдгийг хүргэх юм байгаа юм. Одоо үйлдвэрлэлээр ирсэн учраас үйлдвэрийн процессыг бидэнд ерөнхийдөө танилцуулаач. За яг манай энэ дамжлага нь болохоор хавтангаа 1145 Цельсийн градус тайлуулдаг ийм дамжлага байгаа. Одоо зэсийг хайлуулж байгаа индукцийн 100 маань бол энэ хэсэгт тийм ээ. Хүчин чадлын тооцоог бидэнд сонирхуулаач. Ерөнхийдөө жилийн хүчин чадал бол 2500 тонн. Яг ойртод ирэхээр бас их халуун байд юм байна тий. Тийм халуун энэ чинь 100-ын дотор 1145 Цельсийн градус байгаа. Гаднаа бол нэг юу дээр 600 хавцаа бол байгаа. Яг 100-ныхаа орчимтой. Тэгээд цөөх хушуу маань энэ багхгүй. Цөөх хушуугаар дүрмдээд ингээ гараад ирж байгаа 2 м минутын хурцтайгаар. Одоо харагдчих тийм ингээ харагдж байгаа үстэй тий. Энээс та гараад ирж байгаа. Одоо энэ болохоор температур 1140 градус температур барьж байна. Энэ болохоор цөөх хушуу гэдэг одоо өөрөө хөргөлтийн системтэй усан хөргөлттэй ийм хушуу байгаа. Энэ дотор бол зис маань одоо шингийн хэлбэр шилжчихсэн. Ийм байна. Тэгээд шингэний хүүтэн кристалжуулаад ингээ хөө гараад ирсэн. Одоо энд бол 8 мм-ийн зис татанг хөндлөө. Энэ зис татангийг бол одоо нарийнлаа шүү дээ тийм ээ. Цаашаа дараагийн дамжлага руугаа оруулахтаар нарийсгаад ингээд бэлтгэж болгож өгөлжил явж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн болоход бэлтгэж гаргаж ирж байна л гэсэн үг. Энэ дамжлага маань ерөнхийдөө 8-аас цаашаа одоо яаж одоо жишээ нь бүр 8-аас цаашаа бол 3.5-аас 1.2 мм-ийн хооронд 13 төрлийн юм утас гардаг манай дамжлага байгаа. Оросын холбооны улсаас одоо SIP кабель гээл кабелүүд орж ирж байгаа тийм ээ. Бас урд төвшөөс бас янз янзын кабелүүд орж ирж байгаа. Зэснүүдийн хувьд бол ямар ч ялгаа байхгүй тийм ээ. За зэсний хувьд бол ялгаа ер нь гайгүй дээ байхгүй. Тийм манай юу бол Орос стандартаар хийж байгаа. Орос утасны чанартай бол яа байдалхан. Хятад утаснаас бол чанарын хувьд илүү утас хийж байгаараа онцлогтой л даа. Одоо тэндээс буцаад нарийсгсан утас маань гараад ирээд одоо ерөнхийдөө бол эцсийн бүтээгдэхүүн болох дамжлагаар ирчихэж байгаа. Энэ дээрээс бол 3-аар 3 жилдээ 2 жилдээ 1 жилдээ бол утас эцсийн бүтээгдэхүүн хийх лавшаа утаснуудаа хийх ерөнхийдөө бэлдэс болгоод тэгээ ингэ явдаг байгаа. Энэ болохоор бүрэгч машин гэдэг. Энэ болохоор PVC-гээ бүрээд за тэгээ бүрсэн утсаа бол бүрсэн PVC сорсон PVC-гээ бол энэ юу руугаа шахдаг байгаа. Спрад хоолоогоор. Энэ болохоор гол нь бол нөгөө махны машины гол шиг ийм спрад мушгирлцсан гол байдаг. Энийгээрээ шахаад эцсийн бүтээгдэхүүнд болно гэсэн. PVC бол бөөрнгийн нунтаг хэлбэрээр ирж байна уу тийм PVC бол бөөрнгийн нунтаг жижигхэн ширхэгтэй. Одоо нэгсэн бол энэ дэлхийн гадна талын бүрээс гэсэн үг шүү дээ. Үзэгчдэд ойлгуулахын тулд. PVC чинь одоо хэр нарийнхан нүхээр гарч байна. Манай залуу зохион бүтээгч рекрутгээр орсон нэлийн олон залуучууд PVC-г одоо шахах гэж үзээд болохгүй байсан байхгүй юу? Нөхрүүдээр
Ер нь Энэ болохоор бүр 2 мм-ийн л нүхнүүд байгаа. Ийм шүүр байгаа. тийм нарийн нүү тийм. Шүүрээр шахаа гаргацдаг байгаа. За. Өөрөө нөгөө бэлдсэн маань цаана нөгөө 4 мм-ийн юм юутай бэлдсэн ирээд ингээ хайлуулаа шахахтаар бүр 2 мм-ийн өгөр ингээ шахаа хөвгө гаргацдаг учраас бол энэ маань хөргөлтийн систем бол их энгийн ус тийм ээ. тий хөргөлтийн систем бол ус тэгээд энэ дээр бол нөгөө шошго бичигддэг байгаа. Ямар төрлийн утас вэ гэдгийг метртаа бичигдээ явдаг. Энэ болохоор хамгийн сүүлийнх нь болохоор сая бүрж эхлээд тэгээ ороогоо шууд ингээд хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болгодог хэсэг байгаа. Энэ хэсэг бол тий. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгээр үзэгчдэд баялагийг яаж одоо бүтээгдэхүүн болгодгийг, мэдлэгийг хэрхэн яаж мөнгө болгодгийг гэдгийг залуучуудаа зохион бүтээгчтэй хүргэж байна. Тэгээд өнөөдөр бидэнд өөрийнхөө үйлдвэрийг танилцуулсан Үлзий Бадрах чамд баярлалаа. За бас танаа захиралтай хамт явж нэлээдгүй олон юм үзлээ. Нүд нээлээ. Бас мэдлэгтэй нэг тусал нэмлээ л гэж бодож байна л да. Ерөнхийдөө бол энэ маань нэг уулын чулуулгаас ерөнхийдөө эцсийн бүтээгдэхүүн болоод гарч ирж байгаа процесс л юм сая харагдлаа л да. Тий. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. Танаа үйлдвэрийн хамт олно. Эрдмийн үйлдвэрийн бас нэгэн шинэхэн бүтээгдэхүүн бол 4 болон 6 метрийн урттай офисын хэрэгцээний олон төхөөрөмж залгаж болох уртцагч залгуур. Энэ бол цэвэр Монгол бүтээгдэхүүн. Эрдэнэт дэх 100 айл дэлгүүртээ тавиад худалдаж эхлээд удаагүй байгааг юм. 6,000-аас 8,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа олон залгуур бүх талаараа мэдээж хятадын олон залгуураас давуу талтайг мэрэгжилтнүүд бидэнд тайлбарласан юм. Өөрсдөө байгаа чадваруудаа тулгуурлаж гадны бүтээгдэхүүнийг зах зээлээс шахах тусам бидэнд илүү их боломж нэгдэж эх орондоо үйлдвэрлэсэн энэ шинэ бүтээгдэхүүнүүд улам бүр хөгжиж дэлхийн стандартад цахиур хагална. Монгол инженерүүдэд тэр байтугай мэдлэг чадвар бий гэдэгт бид итгэдэг. Хаягдал болоод л өнгөрөх байсан зүйлийг энхүү Монгол инженерүүд мэдлэг чадвар өндөр технологийн тусламжтайгаар илүү урхан шорон оолгоос дэлхийн зах зээл чанараараа гайхагдсан эцсийн бүтээгдэхүүн болгож улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Энэ үйлдвэртэй танилцаж байхдаа хэрвээ Эрдэнэт үйлдвэр энэ мэт эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болчихвол ямар их үр өгөөжтэй зүйл болох талаар ирэхгүй бодогдож явсан юм. Эх орноо гэсэн сэтгэл, мэдлэгээ баялаг болгох гэсэн хүсэл тэмүүлэл байхад л ийхүү зөвхөн жижиг дунд гэлтгүй хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх, бий болох боломж бидэнд байна. Гагцхүү хүсэл сэтгэл хэрэгтэй. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдаанд нэвтрүүлэг тун утгагүй үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Шинэ улирлын оролцогчид ямар шинэ санаа бүтээлтэй өрсөлдөж байгааг үзэгч та бүхэн манай нэвтрүүлгээс үзхийн зэрэгцээ. Олон шилдэг зохион бүтээгчдийг бидэнтэй хамт дөрүүлэн гаргахад хувь нэмрээ оруулаарай. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд манай уралдааны цар хүрээ улам бүр нэмэгдэж байгааг нь тод жишээ нь эх орноосоо алсад гадаадд суралцаж ажиллаж амьдарч байгаа Монгол залуус интернетээр бидэнтэй холбогдож уралдаанд оролцох боломжтой болсныг дуулгахад таатай байна. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах ирээдүйн шилдэг инженер техникийн мэрэгчлэтнүүдтэй хамтдаа хөгжүүлж тэднийгээ дэмжицгээе.